Монголыг мөнх тэнгэрвэг мөнгө тэнгэрийн хүчиндэр эгс суузалын гэгэгэндэр хэрхийг хөг мөнх тэнгэр эцэг таамын үтгэлээ эх трίμэн сүлдэр шог эвлэг болтугай гэрлэг болтугай мөнхрэг болтугай мэндлэг болтугай хэшиглэг болтугай хүрээ хүрээ Иргэний хөдөлгөөний намын хаан их туулгыг авч эх орныхоо үндэсэг болон бүрээс нийслэл их Монгол улсынхаа эртний их түүхийг эргэн сануулгын учир шалтгаан дор энэ нийслэл хүрээндээ хурамжуулсан та бүгдийнхээ үнэхээр чин сэтгэлийн амрыг мэдж мэндийг ирье. Та бүгд минь амар мэнд өөх. Чамайг таних өдөр ёс гүйцмай. Ёс гүйцхүйдор төр үтмай. Төр үтхүйдор тэнгэр бумай гэж эцэг өвгдийн агвайх сургаал онол номлолд ингэж хэлжээ. Үнэхээр хуралдаг болсон цагийн түүх 100 мянган жилийн өмнө гинэ. Мэдээж мэтгэлцэж маргах зүйл энэ цаг дадал заншны дагуу байж болох. Гэхдээ эрүүл оюун санаатай хүнд хүлээн зөвшөөрөх зайлшгүй шаардлага үүсэх зүйлийг эцэг өвгд минь эрт бүтээсэн их түүхийн учир шалтгаанаар эргүүлэн сануулж байна. Хуралдаг болсон түүх 100 мянган жилийн өмнө гинэ. Өнөө бид нар хэдэн жилийн үг түүгээ нэгэн санаж байгаа байлаа. Тэгвэл юунд ямар учир шалтгаанаар энэхүү буурал түүхийн учир бидний санах ёстой, бидний сэрэх ёстой, бидний бүтээх ёстой игүүлэг болж өнөө нэхэгдэж байна вэ гэж. Өнөөдөр үнэхээр та бүхэнд баярлахгүй байхын арга алга. Бид нар урд нь улс төр, хурал, магадгүй төрийн, засгийн, нийгмийн үйлдвэр гэдэг зүйл бидний амьдралын өдөр тутмын асуудлыг шийдэхэ болоод удаж байгаа нийгмийн үр дагавар болж хуралдаан гэдэг зүйл үнэхээр учир шалтгаанаа алдаж хэл оролдож хэл оролцсны учир шалтгаан хөлөө ороож хөлөө оролцсны учир шалтгаан толгой самруулах тийм үйл явц руу эргэн орсон байна. Тэгвэл үнэхээр Монголоо эргэн сансан, үнэхээр буман жилийн түүгээ нэхэн сансан тэр буурал түүхийн энэ дээр хэдийнэ хуралдах буюу заавал заншигдах ёстой заншлыг шүүх чадвартай хилцэх тэр их үйл хэргийг эргэн нэхэн сануулж байгаа ийм хариуцлагатай өдөр болж байна. Энэхүү өдрийг хамтдаа бүтээж байгаа та бүгддээ чин сэтгэлээсээ гилаан талархаж байна. Өнөөдөр түрүүн мандатын комиссийн даргын элтгэл тусгагдсанаар нэлээдгүй олон зүйлийг ёс төрийг бүтээж хамтдаа Монголын ирээдүй цаашлбал дэлхийн хүндрэлтний ирээдүй тэдний сонор түргэх олон үйл хэргүүдийг ёслол төгөлдөр босгож бүтээж түүнийг бүтээж байгаа энэ нарныг бүрэн бүтэн болгож байгаа олон талд энэ амьдралын амьд харилцааны эзлэд хүргэх шаардлага хэрэгцээтэй байсан. Гэтэл тэргүй шаардлага хэрэгцээ өнөөдрийн бидний хараа бүрхэг болж сонор таг харанхуй болсны учир шалтгаанаас болж хуульчилсан бүх үзэгдлүүд дурын дүрмдэн журамл руу шилжиж өнөөдөр их ёс төрөөч үйлдэх боломжгүй болсон байна. Энэхүү нэгэн шаардлагууд дахин ирж бид үйлдэх ёстой ёс төрөө нэгсээр байгаад аргагүй эрхэнд өчигдрийн наранд энэ хуульчилсан хууль эрх зүйн хүрээг өөрийн дураар дүрмдэн журамдан зохиож байгаа тэрхүү
эгч зүйн этгээдүүдийн шаардлагыг биелүүлэхээс аргагүй болсон. Ингээд олон талд үйл ажиллагаа цуцалсан. Магадгүй өнцөг болон бүрээс аливаа үнэн байх учир шалтгаан болгоныг зүрх сэтгэлдээрээ мэдэрч эргэн хөдөлгөөн намын эх дуудлагыг авч ирсэн та бүгдийнхээ өмнө хүлцэл өчгөөс өөр аргагүй болоод байна. Чин сэтгэлдээс хүлцэл өчье. Гэхдээ мөн мандат ангимсын даргын илтгэлийн дотор дурдсанаар эрх хэрэг олон сайхан наруудыг хамтдаа бүтээж ирж байгаа цагийн өрөөлийг бүрэн ботон болгох тийм сайхан ёс төрийг мянган удаа бом жилийн түүхийн ингэр ирээдүйд ирж байгаа үр хөвгтүүдийн хийж бүтээх тэр агуу их сайн сайхан үйлийг нээх тийм олон учир жирэл ирнэ гэдэг чин сэтгэлээсээ найдаж байна. Дахин хэлээд чин сэтгэлээсээ гэлээ. Эрен оноос ихэлсэн энэхүү өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа тэр нийгэм 34 насыг насалжээ. Тэр үед төрийн, улсын, засгийн, нутгийн ноён нуруулж ирсэн эзэд өнөө хэдийнэ тэнгэртээ буцжээ. Тэр үед эд явсан хүмүүс өнөөдөр хэдийнэ эмгэгд өвгөд болсон байна. Тэр үед залуу халуун байсан хүмүүс өнөөдөр хизээний өвөө эмээ болж үр ач гучаа үзжээ. Тэр үед баг болчир байсан хүмүүс хэдийний аав ээж болсон байна. Мөн зарим нь ирээдүйг тодорхойлж өсч хүмүүжин байна. Монголын амьдрал нэгэн их томоохон өөрчлөлтийг хийж 34 насан туршдаа. Зайлшгүй шийдсэн шийдэл байсан. Үүнтэй маргах юм үгүй. Ардчлал хэрэгтэй юу? Хэрэгтэй. Харин ардчлал гэдэг маань юу байсан юм болоо? Түүнийг юу гэж ойлгох хувь хүн, юу гэж ойлгох хувь хүмүүсүүдийн нэгдмэл байх, тэр хүчийг нэгтгэн зангидах илэрхийлэл байх байсан юм болоо. 90 онд шилжлээ гэсэн. Шилжсэ. Бүтээ гэсэн, ол гэсэн, тань гэсэн, мэд гэсэн бүгд гараанаас гарч гүйсэн. Бүгдээрээ гүйсэн. Бүгдээрээ эцэд цуцалдгүй шин нийгмийн үнэт зүйлийг олохын төлөө, шин нийгмийн үнэт зүйлийг бүтээхийн төлөө, шин нийгмийн бүтээн байгуулж өөрийн амьдрал болон өөр хүүхдийн амьдралыг сайн сайхан болгохын төлөө өдөр шөнөгүй хичээн зүтгэсэн. Яагаад олоогүй болоо? Учир нь бид гараанаас гарахдаа тийм юмыг аван, тийм юм төрн, тэдэнд хүрнэ гэж бүх юм асуугаагүй юм бэлээ. Хойг миний үед 90 онд 18-тай байсан. Одоо 52-тай. Миний үеийнхэн бүгд өвөө эмээнэр болж. Бид өнөөдөрч ардчлал гэдэг тэр зүйлийг амаа цангал ярьж байгаа боловч олж үзсэнгүй. Яг юу н ардчлал болоод, юу н эрх чөлөө болоод, юуных нь үр дүнд бид нар аз жаргалтай сайн сайхан болчих вэ? Энийг одоо хинээс асуух вэ? Би бүгдийг муу муухай боллоо гэж ерөөсөө хэлээгүй. Бүгд л нэг зүйлд хүрч байгаа. Харин энэ нь нэгдмэл үнэт зүйл болж, хувь хүн болгоны хүсэж хүлээж ирсэн тэрхүү сайн сайхан зүйл нь нийгмийн сайн сайхан болж, нийтээр хамтаараа бүгдээрээ гурван цагаараа
түүхтэй байх, түүхийг бүтээсэн алдар нэр хүндийн эзэд байх, түүнийг нь магтан дууж итгэл үнэмшлэрэн залах ирээдүй хойчтой байж улс гүрэн амьдрал түүх үтдгийг бүрэн бүтэн баталсан тийм зүйлийг бид олсонгүй. Түүхэн үгүйсгэлээ, үндсэн үгүйсгэлээ, үүслэн үгүйсгэлээ. Өнөөдөр үе хоорондоо бие бинийгээ үгүйсгэж байна. Улсынхаа нэрнээс ихсүүлээд бүхэл зүйлийг багтааж байгаа соёл иргэншлэн үгүйсгэлээ. Үр дүнд нь юу болсон юм болоо? Гадуур өвсвөл толгоогүй, дотор өвсвөл сүнсгүй болно гэж. Сүнсүлдгүй итгээд толгоо тарихгүй хэн нэгэн өөртөө болоод өрөөлд нэмэр болж чадах болов? Үгүй. Энэний бодит жишээ та бидний өнөөдрийн нэгэнтээ байгуулчихсан энэ бодит дүр зураг болоод байна. Үнэхээр болохоо байжээ. Нэг л биш боллоо. Яг юу нь болохоо байчваа? Болохоо байж байгааг бол бүгд мэдэж байна. Гарыг гэж байна, шийдий гэж байна, учрыг олъё гэж байна. Бүгдээрээ хөдөлж байна. Нам улс төрийн хүчин бүгдээрээ хөдөлсөн. Улс орноороо хөдөлсөн. Эхлээд бурууг хэн нэгнээс хайсан. Дараа нь ямар нэгэн улс төрийн хүчнээс хайсан. Олдохгүй байна. Удаа дараалан ярьж соллож үзлээ. Бус руу бурууг анчхиж үзлээ. Өөр зураан, өвөр зураан бие бинийгөө чигэж үзлээ. Учир нь асал олдсонгүй. Яг энэ арслал гэж ер нь юу байна? Хариуг нь үгүйсэх биш, харин хүлээн зөвшөөрч хайж олмоор байна. Яагаад гэвэл үгүйсгэж болохгүй тийм ойлгохдохгүй зүйл болцоход байна. Одоо энэ ойлгохдохгүй байгааг нь ойлгохгүй байх тийм хэм хэмжээ хэрэг зорилгоор улс төр идэг боллоо. Урд нь ардчлал гэдгийг ойлгож, үнэт зүйлийг нь олж, үр дүнгийн эдлэгийн төлөө байсан нийгэм сүүлийн 14-5 жилийн дотор харин ч ойлгохдох ёсгүй юм байна. Ойлгуулахгүй байж ээж ойлгохын төлөө явж байгаа олныг өөрийн дураар залж болох юм байна гэж бодох тийм хий зайшиг үүсгэж байна. Ийм учраас энэ арслал гэдэгт цэг тавих шаардлага хэрэгтэй. Зогсоож биш, учрыг нь олж, утга учиргүй байгаа зүйлийг тав тодорхой болгож, тав тодорхой зүйлийг хийж бүтээж болдгийг, хийж бүтээж болж байгаа зүйлээс үр дүн хүлээж болдгийг даруй хурдан, бүр нэн даруй хурдан шийдэх хэрэгтэй боллоо. Бүр нэн даруй хурдан хангалттай удаан хүлээж байна. 34 жил. Монголыг монх тэнгэрвэг, монго тэнгэрийн хүчиндэр, эксозелин гэгэгэндэр, хэрхийг хөг монх тэнгэр эцэг таамын үдгэлээ. Эх төрийн сүлдэр шог. Эвлэг болтугай, гэрлэг болтугай, монхрэг болтугай, мэндлэг болтугай, хэшиглэг болтугай. Хүрээ, хүрээ, хүрээ.